Сүүлчийн удаа уулзъя гэж дуудсан эмэгтэй тухайн өдрөөс хойш алга болсон. Ар гэрийнх нь цагдаатай нийлж 11 хоног хайсан ч түүнийг олж чадаагүй юм. Аргаа барахдаа зүн бэлгийн тулааны ялагчаар үзүүлж байсан түүхтэй. Сонсогч та бүхэн Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр ордуулан хүргэж байна. 2017 онд нэгэн эмэгтэй гэрээсээ гарч яваад дахиж гэртээ эргэж ирээгүй. Түүнийг 11 хоногийн турш хайсан ч олж чадаагүй юм. Эцэст нь 11 хоногийн дараа түүнийг уулын ингрээс олсон байдаг. Ингээд бүгдээрээ амь хохирогчийн ар гэрийн мэдүүлгээс сонсцгоё. Хохирогч зоологийн өгсөн мэдүүлгээс би 2016 оны 6 дугаар сараас хойш шүүгдэгч сайныг мэднэ. Бид байшин барьж өгөөд талигаач сайна хоёрыг тусад нь гаргасан. Талигаач сайна хоёр тусдаа гараад 2016 оны 9 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл хамт амьдарсан. 2017 оны 3 дугаар сард сайна талигаачийн шүд рүү цогсон байсан. Тухайн үед сайнагийн ээжийг дуудаж энэ талаар хэлсэн. Түүнээс хойш сайна болон талигаач хоёр тусдаа байсан. 2017 оны 6 дугаар сарын 10-нд талигаач манай гэрт ирж хоноод гэртээ харьж хувцас солиод ажилдаа явна гэд явсан. 11 огт холбоо бариагүй. 12-ны өглөө талигаачийн утас руу залгатал холбогдохгүй байсан. Дэлгүүрийн түлхүүр талигаачид байсан ба талигаач ажил дээрээ очоогүй байсан. Намайг машинаараа дэлгүүр рүү явж байхад сайнагийн ээж явж байсан. Би сайнаг хаана байна гэж асуухад мэдэхгүй гэсэн. Би утасны дугаарыг нь аваад залгахад утсаа авахгүй байсан. Би ээжээс нь сайнаг яагаад миний дугаарыг авахгүй байгаа юм бэ гэж асуухад мэдэхгүй. Манай хүүхэд орой 18 цагаас хойш гэрээсээ гараагүй гэж хэлсэн. Би сайнагийн ээжийн гар утсаар дамжуулж сайнаатай ирсэн. Уцаар ярахад сайнаа би Төв аймагт ажиллаар явж байна гэж хэлсэн. Намайг сайнаагаас хизээ ажилд явсан юм бэ гэж асуухад өглөө явсан гэж хэлсэн. Гэтэл сайнаагийн ээж сайнааг өдөр ажилд явсан гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгөлгүй. Орой болтол хүлээж байгаад орой 18-аас 19 цагийн орчимд цагдаад дуудлага өгөөд Улаанбаатар хотоос ихчигээ дуудсан. Игч Улаанбаатар хотын авто вокзал дээр сайнаг явж байна гэж хэлсэн. Би тэр үед талигаачийн алга болсон асуудал наад хүнтэй чи холбоотой. Сайнаг давуулаад ир гэж хэлсэн. Тэгээд шөнө 23 цагийн үед сайнаа манай ихчтэй хамт ирсэн. Бид тухайн үед сайнааг өөртөө цагдаа дээр аваачиж өгч байсан. Сайнаа юу ч болоогүй юм шиг мэдэхгүй гэж байсан. Бид талигаачийг 11 хоног хайгаад олоогүй. Цагдаа нар ч хайгаад олоогүй. Бид аргаа бараад зүм бэлгийн тулааны ялагч болсон хүнийг авч ирж үзүүлж байж талигаачийг олсон. Гомдолтой байна. Оршуулгын зардал 8,798,705 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн талигаачийн том хүүхэд нь 2012 онд төрсөн. Түүнийг 8 нас хүртэлх тэтгэлийг тооцоход 9,900,000 төгрөг. Бага хүүхэд нь 2014 онд төрсөн. 8 нас хүртэл гэж тооцоход 16,500,000 төгрөг буюу хүүхдийн тэтгэмжийн мөнгөнд 26,400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нэхэмжилж буй мөнгө нь оршуулгын зардалаас тусдаа эмгэх мэдүүлгийг өгсөн. Сэжигтэн сайнаа нь 1992 оны 4 дугаар сарын 2-ны өдөр Говь Алтай аймагт төрсөн. Хэрэг үлдэх үедээ 25 настай байсан. Сургуульд сурч байгаагүй. Цахилгаанчин мэргэжилтэй. Урд нь барилгын ажил эрхэлдэг байсан. Тэгээ ам бүл 5 эцэг эх дүүнэрийн хамт амьдардаг нэгэн байжээ. Талигаачийн эгч нь Улаанбаатарт вокзал дээр шүүгдэгч сайнаатай таарсан байдаг. Тэгээ тухайн таарсан талаар бас гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэгээд сайнаатай таарсан тухайгаа ярихдаа 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд дүү золоо над руу яриад талигаачийг алга болчихлоо гэж хэлсэн. Би ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад дархан руу явах гээд дараагийн дээр явж байхдаа сайнаатай таарсан. Сайнаг аваад дарханд ирсэн. Тухайн үед сайнаа хавар хоёр тишээ болсноос хойш талигаачтай уулзаагүй гэж хэлж байсан. Ах дүүнэрийнхээ хамт талигаачийг хайгаад 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дарханд байх уулын энгэрт байрлах жалганаас нас барсан байхыг нь олсон хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ харамсалтай явдлын талаар талигаачийн ээж нь мөн шүүхэд мэдүүлэг өгсөн. Тэрээр хэлэхдээ охин маань сайнаг их залуутай найзалж нөхөрлөөд 1 жил гарan болсон. Нэг гэрт ороод 3 сар болсны дараа Мартаар охинтой маань муудалцаж цодоод 4 шүдийг нь цөм цохиод хамаг хувцас аваад явсан. Бид нар сайнаг их залууг салаад явчихлаа л гэж бодсон. Гэтэл цаагаараа уцаар яриад дарамтлаад байсан юм шиг байлаа хэмээн мэдүүлэг өгсөн. Мөн хамар хашаанд байдаг талигаачийн нагаз ах нь мөн гэрчийн мэдүүлэг өгсөн.
Тэрээр хэлэхдээ 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчим талигаач ажилдаа явж байхыг харсан. 11-ээс 12-нд шилжих шөнө 04 цагийн орчим талигаачийн гэрээс сүү авах гээд ороход гэртээ ирж хоноогүй байсан. Тэр үед хүргэн ахынд очиж хонсон юм байна гэж бодоод тоогоогүй юм. Би үрээр 5 цагийн үед хот руу ажиллаар явсан. Өдөр 16-аас 17 цагийн орчимд дүү золоо над руу яриад талигаач болтохгүй байна. Та хурдан ирээч гэж хэлсэн. Би маргааш өглөө эхнэрийн хамт дархан дээрч дүү нарынхаа хамт хайлцаад 6 дугаар сарын 22-ны өдөр уулын ингэрт нүхэн дотор нас барсан байхыг нь олсон хэмээн мэдүүлэг өгчээ. Талигаач болон Сайна хоёрыг таньж мэдэх бусад хүмүүс арихтаа. Сайна нь албан ёсны эхнэр хүүхэдгүй байсан. Жолооны курст сурч байгаад талигаачтай тухайн үедээ танилцаад хамтарч амьдарч эхэлсэн. Тэр хоёр шинэ байшин бариад хамт одоо амьдарч эхэлж байсан гэж ярьсан. Мөн өөр нэг гэрч арихтаа 2017 оны 3 дугаар сарын ихээр одоо Сайна талигаачийг цохиж шүдийг нь гимтээгээд тэгээ тухайн шүдэндээ холболт хийлгэж одоо манай эмнэлгээр үйлчлүүлж байсан гэж одоо эмчилж байсан юм чинь мэдүүлэг өгч одоо ирсэн байдгаа. Тэгээд талигаачийг ололгүй 11 хоног хайл түргэлжилсэн. Нэгэн уулын ингэрт байх газар одоо хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн. Тэгээд тэнд үзлэг явуулж эхлэхэд одоо уулын гэрийн жалганы хажууд хүмүүс одоо нэг сайн анзаарч харахааргүй газарт шинхэн ухсан мэт нүх байсан. Тэгээд дээр нь том жижиг чулуунуудыг овоолчихсан байсан юм байна. Цагдаа нар тухайн чулуунуудыг холдуулаад зөөж эхэлсэн. Гэтэл доороос нь одоо талигаачийн цогц нь гарч ирсэн. Тухайн нүхэн дотор талигаач нь одоо зүүн талаараа хэвтэж байсан. Хоёр хүлэн нугларсан байдалтай мөн гар нь чигээрээ байрлалтай мөн нүүр нь танигдахын аргагүй одоо болчихсон байсан. Талигаачийг олсон. Тэгээд энэ бол яалтчгүй хүү амны хэрэг болгон тодорхой болсон. Ингээд талигаачийн цогцод одоо шинжээчид үзлэг хийсэн. 11 хоногийн турш уулын ингэрт одоо жалганд байсан тул цогц нь хожуу үеийн өөрчлөлтөнд ороод шинжилгээ хийхэд маш хүндрэлтэй болчихсон байсан. Тэгээд гаднаас нь харахад бол одоо энэ тухайн хүн гэж танигдахааргүй одоо маш их өөрчлөлтөнд орчихсон. Ялцрал явагдаад одоо бие махбод задарч байсан гэсэн үг. Тэгээд шинжээчдийн үзэж байгаа одоо цогцон дээрх одоо өөрчлөлтүүдийг хараад ойролцоогоор 10-аас 12 хоногийн өмнө нас барсан байж болзошгүй гэж одоо дүгнэлтэнд бичсэн байлээ. Энэ шүүхийн дүгнэлт нь тухайн яг алга болсон өдөртөө яг тагт харж ирсэн. Шүүгдэгчтэй яг уулзгаар явсан яг тэр өдрөө талигаач нь нас барсан байсан байна. За тэгээд цагдаагийн ууггүй мөрдлөгийн үр дүнд цагдаагийнхан шүүгдэгч Сайнаг байгаа газараас нь олж авч байравчилсан. Тэгээд Сайнаа нь хэрэгээ хүлээгээд дараах мэдүүлгийг өгсөн. Тэрээр мэдүүлэхдээ талигаач эхлээд над руу залгаад чамтай сүүлийн удаа уулзъя. Хэлэх зүйл байна гэсэн. Бид хоёр буудлын тэнд уулзсан. Талигаач надтай уулзгаар ирэхдээ их бухимдуу байдалтай ирсэн. Би яагаад надад уурлаад байгаа юм бэ гэхэд би чамд уурлаагүй гэж хэлсэн. Талигаач бид халуун дулаан уур амьсгалтай сайхан л байсан. Жижиг асуудлаас болж ийм байдалд хүрлээ. Надад хэцүү байна гэж хэлж байсан. Бид маргалдаж байтал хохирогч миний нүд рүү цогсон. Тэр үед миний дотор эвгүй болоод нэг мэтгэд талигаач унчихсан байсан. Би тухайн үед шоконд орсон байсан хэмээн талигаачийн амь насанд хүрсэн талаар хэрэгээ хүлээж мэдүүлэг өгсөн. Мөн 2017 оны 3 дугаар сард одоо түүнийг цохиж гэмтээсэн талаар дараах мэдүүлгийг өгсөн. Тэрээр хэлэхдээ талигаачийн найзынд одоо хамт очисон. Тэгээд биднийг тэднийд очиход вино задлж өгсөн. Би түүнээс нь амсаагүй харин талигаач виноноо суусан. Гэтэл хажууд нь сууж байсан хүн над руу ирмээд байхаар нь би одоо боль гэж хэлсэн. Дараа нь намайг нойлын өрөөнд орж нүрээ угаагаад байж байтал талигаач орж ирээд би ажлынхаа хүмүүстэй юм ууж болдгоо юм уу гэж хэлэхээр нь би айл байгаа юм чинь ичих нүур байх хэрэгтэй. Би чамайг ууж болохгүй гэж хэлээгүй гэж хэлчихэд гараад явсан. Бид түүнээс болж хоорондоо маргалцсан. Талигаач би ууж болдгоо юм уу гэд намайг алгацсан. Дахиад цохих гэхээр нь гараараа хаах гэж байгаад шүдрүүн цогсон. Тэр үед талигаач чи шүдрүү цохлоо гэж хэлээд ууралсан. Би түүнийг уурлахаар нь цаад рөөрөө дагуулж орсон хэмээн дараах мэдүүлгүүдийг өгсөн. Эцэст нь энэ хэрэг шүүхэд шилжиж бүх баримтууд, бүх мэдүүлгүүд нэг үнэлэлүүл зааж байсан. Тэр нь сэжигтэн Сайна хамтран амьдарч байсан хүнийхээ амь насанд салсныхаа дараа хүрсэн нь тогтоогдсон. Шүүхээс түүнийг хүнийг санаатаагаар хөнөөсөн гин буруутайд тооцсон. Мөн өмнө нь 3 дугаар сард үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл нь ч батлагдсан. Шүүх энэ бүхнийг авч үзээд дараах шийдвэрийг гаргасан.
Шүүгдэж сайнаад 13 жил 3 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон. Мөн хохирогчийн гэр бүлд нөхөн төлбөр төлөхөөр болсон байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар шаргал өнгийн подфолог, цайвар шаргал өнгийн хөхний даруулга, мөн улаан өнгийн өмд, ягаан өнгийн дотоож, цагаан өнгийн оймос, цагаан саргал өнгийн сандал, хэргийн газраас дээж болон хураан авсан хөрсний дээж, мөн бөөрийнхээ мод, чулуу, мөн архины шил, шар өнгийн гişтэй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устдах хаар одоо шийдвэрлсэн. Маргалдлаа гэд хизээ нэгэн цагт хайрлаж хамт амьдарч байсан хүнийхээ амь насыг хороох нь зөв гэж үү? Энэ асуултанд хариулахад амархан. Хизээж үгүй. Харин хамгийн харамсалтай нь энэ хэрэгт хамгийн их шархалж үлдсэн хүмүүс бол Талигаачийн 2 хүүхэд мөн ар гэрэнд байсан. Тэдний зүрхэнд үлдсэн шарх одоо ч арилаагүй хിവэр. Энэ хэрэгээс харахад хүнээ зөв таньж нөхөрлөх нь хамгийн чухал гэж бодогдож байна. Ингээд өнөөдрийн дугаарыг хүрээ туслаа. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.